how many people who understand English? Oh. 맞아. English not many. So in the audience, you see, who knows some English, then raise hand. Okay. Then of course, my English is very poor, so no proper grammar of these things. So you have to have special attention about my broken, when I use my broken English. Okay. Stop. No problem. Энэ тайзны техник жоохон болов артлын гэргийг жоохон багшлууд шууд тусч байгаа тэр гэргийг жоохон бүдгэрүүлж өгөх юм. Техник чинь байна. Техник за. Та бүхний өнөөдрийн өглөөний амгалан гайхтрыг. За ингээд өнөөдөр манай буддизм ба шинж тухайн сэдвт олон улсын эрдэм шинжилгээний хурал эхлэхэд бэлэн болж байна. Гэхдээ 1987 онд олон улсын тарих мэдрэл судлалын эрдэмтэд далаа багштай уулзаж орчин үеийн шинж тухааны ололт амжилт бидний номлол сургаалыг хүн төрөлхтний сайн сайхны төлөө зориулахаар анх одоо оюун ухаан ба амьдрал сэдвт одоо ийм хурал зохион байгуулж ирсэн байна. За энэ маань Америкт бол оюун ухаан амьдрал гэсэн институт эрдэм шинжилгээний хүрээлэн одоо зохион байгуулагдаад энд олон улсын эрдэмтэд энэ одоо хүрээлэн бол харьяалагдсан судалгаа шинжилгээ хийх болсон байна. За энэ одоо хүрээлэн маань одоогоор олон улсад бол 30 гаруй одоо эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулад байна. За энэ удаад бол Монгол бол анхны удаага зохион байгуулахаар болж байна. За ингээд энэ оюун ухаан ба амьдрал сэдвийн хүрээнд буддизм болон шинж тухаан гэсэн энэ одоо хурлыг нээж гандан хэдийн тэргуун хамлам жойж онцгойг үгэл нөө хэмээн урьж байна. За өнөөдөр их сайхан өдөр болж байна. Тэгээд үнэхээр баяртай байна. Яагаад гэвэл багш маань одоо студаагаа Монгол орнд залгаж одоо бидний тусыг хийж ингэж одоо Монголын ард түмэнд хүрчээж адун сайхан сүнчээ номыг айлдаж ван жанан айлдаж ингээд үнэхээр одоо монголчууд эртнээсээ одоо бурхны шинийг шүтэж бишигч ирсэн. Тэр хооронд бол Монголд бурхны шин дэлгэрүүл энэ сайхан одоо шинжил ухаан шашныг дэлгэрүүлэхэд их гавьяа болсон. Монголын ард түмэн сүсгэж бишигдэг энэ хүмүүс ингээд өнөөдөр морж ирлээ. Тэгээ өнөөдөр одоо сая багш айлдаж байна. Өнөөдрийн хурал бол буддийн шинжил ухаан ба
орчин үеийн шинжлэх ухаан гэсэн шиг ийм одоо хаягтай болов зүгээр байна. Энэ бол мэдээ хооч дээр үедээ хэрэгжижсэн нэг том юм аа. Тэм учраас Монголд бол ийм одоо өнөөдөр бол ийм одоо бүдгийн шинжлэх ухаан ба орчин үеийн шинжлэх ухаан гэсэн ийм сэдвүүтэй одоо хурлыг болгоё гэж багш минь тааж байгаа юм байна. Энэ бол их сайхан санагдлаа. За ингээд бурхны шиг бид ойлгох мэдэх хэрэгтэй. Чүүсэн энэ байдлаас бол жаахан одоо хоцорсон. Тийм учраас одоо энэ 21-р зууны буддизм гэдэг энэ арай өөр байх ёстой гэж багш маань айлддаг. Нам хуургууд ч уриалж байна, сүсгнүүд ч уриалж байна. Ягаад гэвэл бол нам хуургууд бол эрдэнэ ганцхан номоо уншаад гүрэм дорм хийгээд ингээд суудаг биш. Эрдэмийг түгээдэг ийм үс байх ёстой. Тийм учраас бол сургууль соёлын улам чангах бурхны шаан шишний одоо таван батны номыг байн үзэж явах хэрэгтэй гэдэг юм гэж уриалдаж байна. Сүсгнүүдийг хилээ гэсэн зүгээр мохор сүсгээр сүсгэх биш. Ёстой бурхны шишний учир шалтгааны үүднээс бурхны шишин бол тийм учир шалтгаан луга төгөлдөр шиш